Очсон газар болгонд нүүдэлсэн брэндүүд байдаг. Их нүүдэлгдсэн брэндүүд орж ирвэл дарааных нь хурд нь бусад танигдахгүй брэндээс хамаагүй л хурцтай. Одоо франчайз бизнес одоо бол төсөөр орчинд орж эхэлж байна. Нэгсэндээ франчайзууд улам болох тусам одоо франчайз эрхэлж байгаа хүмүүсийн эрх ашиг дуу хоолой улам одоо нийлж эхэлж байгаа. За гэхдээ л харьцангуй Монголд бол франчайзыг дэмжих эрхцүү орчин бол сул байна. Одоо тэгвэл яг энэ франчайз эрхлэгчид мэдээж дэмжлэг хэрэгтэй ч гэсэн франчайз бизнесийн хамгийн гол давуу тал нь аль болохоор хараат бус хэлбэрээр тийм яг бизнесийнхаа өөрийнх нь цэвэр одоо яг энэ зөв тогтлоор илүү хүчээ авах нь илүү сайн. Франчайз бизнес өөрөө хэд хэдэн давуу талыг олгодог. Шинээр бизнес эрхэлж байгаа хүнд. За нэгдүгээр тухайн бүтээгдэхүүн танигдчихсан брэнд аль хэдийн. За манайхан одоо тэр ялангуяа дэлхийд чөлөөтэй аялж гэн очсон газар болгонд нүүдэлсэн брэндүүд байдаг. Тэгэхээр их нүүдэлгдсэн брэндүүд орж ирвэл энд ч гэсэн гарааных нь хурд нь одоо бусад танигдахгүй брэндээс хамаагүй л хурцтай. Хоёрдугаар тухайн бизнесийн менежмент нь өөрөө аль хэдийн загвартай учраас менежментийн дагахад их амар байдаг. За тэгээд санхүүгийнх модуль нь за ингээд дийлэнхтэй 10 жилийн гэрээтэй байлгад ихний за нэг 2-3 жилийн дотор анхдагч хөрөнгө оруулалтаа бүрэн болоод за ингээд үлдсэн 7 жилдээ ашиг олох хэлбэрээр загварчлагдсан байдаг учраас аль болохоор дэмжлэг гэдэг зөвлөгөөгөөр өөрөө босхын бүрэн боломжтой байдаг.